яагаад бид хүүхдүүдэд хамгаалж чадахгүй вэ? Эсвэл тэдний хүүхэд уйлжил ахт чинь бараг тий 90,000 дунд элжиг бууж ороод гэдэг шиг бараг нэг хүүхэд одоо гэмт хэрэг төртөөд хин нэгэн одоо аимшигтай хүний одоо гарт бараг ингээд чирэгдээ явж хахад хинч хамгаалахгүй тий за энэ хүүхдээ уйлжил юм гэдэг ч юм уу. За эсвэл тэр аав нь хүүхдээ зодж ил байдаг угаасаа ямар хамаатай гэдэг ч юм уу тий нэг тийм хүнийрхүү бодлоосоо бүгдээрээ хармаар байна тий. Нийгэмдэр бид хүн ирээдүй болсон бидний ирээдүй чинь гэрэл хийгээтэй бидний араас үргэлжилж байгаа ирээдүй учраас үр хүүхдээ бид бүхэн л хамгаалж бид бүхэн л хараа хяналтанд авч хиний хүүхэд батын хүүхэд дөржин хүүхэд гэж одоо хүнийрхгүйгээр бүгдээрээ гар сунгаж хамгаалагч байх хэрэгтэй. За тэгээд хүүхдийг зөвхөн зодохгүй үгээр ингэж загнахгүй гэдэг бол та бол үүнийг би хүчирхийл хийгээгүй хийж авшгүй гэж бодоод иж болно. Гэтэл хүүхэд ямар амар эмзэг байдаг вэ? Миний бодлоор бол уран бүтээлч учраас би магадгүй ийм амар эмзэг мэдрэг бас ярьж болно. Гэхдээ миний бодлоор бол хүүхдэд хүүтэн хүндий хандах те өөрийнх нь хийх бүтээх гэж байгаа тэр хүсэл мөрөөдлийн унтраах те чи чадахгүй штэ чи ингэж чадахгүй тэр хүүхдэл чадна гэдэг ч юм уу те хүүхдийг тэгж одоо хүсэл мөрөөдлийн унтраах хүүтэн харьцаагаар хандах тоомжиргүй харьцах тэгээд тэр бүх байдлаас эргээд хүүхдүүд маань хүчирхийлэл бас гадуурхалт дарамт гэж би боддог. Тийм болохоор бүгдээрээ хүүхдүүдээ цаг үе болгон өдөр болгон анхаарал хайр халамжийг бүгдээрээ харамгүй өгцгөө. Зөвхөн ээж аауд нь ч нийгэм тэр чигээрээ те одоо Монголын ард түмэн бүгдээрээ хүүхдүүдийн хамгаалагч нь бай. Өдөр бүр гэж би уриалмаар байна. 365 өдөр бүр анхаарч хайрлаа.